За бүгдээрээ сайн уу? Өдрийн мэнд. Би Давлан хотын Herbert Park дээр ирсэн байна. Одоо энд 4 сарын 1 болоод сакуранууд маань сайхан цэцэглээд ирсэн. Энд ингээ зөндөө хүмүүс зураг авахулах гээд байж байна. Одоо энэ байгаа моднууд тэгээд тийшээгээ тэр хаалгаар ингээ орж ирэхэд тэнд байгаа моднууд бас айгүй гоё цэцэглээд ирнэ. Тэгэхээр бүр гоё харагддаг. Одоо энэ эхнээсээ ол ингээд гоё ургаад цэцэглээд эхэлж байна. Ингээд тулаарж байгаа ч гэснээр салхи бас ерөөсөө тогтохгүй, байнгын салхилаастай, бороотой, тиймэрхүү хэвээрэл байна да. За энэ бичлэгээрээ болохоор re-entry визаны талаар тайлбарлаад тэгээд одоо тухайн виза авах цагаа яаж авах талаар зааварчилгаа өгье гэж бодож байна. За re-entry visa гэдэг нь болохоор одоо жишээлбэл бид нар аль хэдийн Ирландд ирсэн байгаа хүмүүс дараагийн виза ингээ сунгах гээд аплайдсан тэгээд хариугаа хүлээж авах хоорондоо одоо аялах шаардлагатай ч юм уу эсвэл Монгол руу ингээд яаралтай ажиллаар яваад ирэх шаардлагатай тийм тохиолдолд бол ингээ авдаг виз юм байна. Өмнө нь болохоор энэ виза ингээд даруулахтаа болохоор одоо яаралтай байгаамаа гэд иммиграшн дээр шууд биеэрээ очоод ингээд ороод даруулаад авчдаг байсан. Тэгтээ одоо болохоор заавал визний цаг авч иж дотгошоо нэвтрэх хэрэгтэй болсон мэлээ. Ялангуяа 12-1 сарын үед болохоор нэлээд хүмүүс нөгөө нутаг буцах гай тэгээд яарад иммиграшны ачаал нэлээд нэмэгддэг штэ. Тэгэхээр тэр үед болохоор нөгөө хариуцсан эрх бүхий байгууллагаас нь одоо тийм тодорхойлолт мэдээлэл гаргаад өгчтэй юм лээ. Одоо тэдэн сарын хооронд ингээд Ирланд руу орж гарах хүмүүст бол одоо re-entry visa шаардлагагүйгээр энэ захааг ингээ үзүүлэхээр ингээд орох боломжтой гэд тэгж зааж өгсөн байдаг. Гэтэ ер нь ингээ бодоход одоо дамжин өнгөрөх тэр Франкфурт, Стамбулын ч бай эсвэл өөр нөгөө улс руу ингээд аялаад ирэхэд тэнд байгаа ажилчид нь бас яг Ирландын ийм одоо журам гарсан гэдгийг ингээ үзүүлсэн ч гэсэндээ бас итгэхгүй байх тохиолдол бас байна шүү дээ. Тэгэхээр ер нь баталгаатан дээр яаж игээд иммиграшн руу ороод визагаа даруулаад авцсан нь бол илүү баталгаатай байгаа шүү. Тэгээд энэ зааварчилгаатайгаа танилццгаая. За эхлээд Irish Immigration CIE гэж ороод энэ портал руугаа нэвтрээд орчин. За аккаунт үүсгэж амжаагүй хүмүүс бол энэ дээр аккаунт үүсгэн submit query гэд дарчин. За тэрний дараа travel document applications гэж сонгоод I would like to request an emergency re-entry visa appointment гэдгийг сонгоод details of query гэдэг дээр болохоор одоо хаашаа хизээ яагаад ингэ явах гэж байгаа, хизээ буцаж ирэх юм те. Одоо үнэхээр тийм чухал ач холбогдолтой болвол тэр болгоныгоо ингээ сайхан дурдаад спортын документ дээр болохоор эргэж ирэх билет. За тэгээд эмчилгээний шаардлагатай болвол эрүүл мэндийн захиа, эмчийн бичиг, тэгээд ямар нэгэн зүйлд ингээ оролцох гэж байгаа бол урьдчилах ч үгүй юм уу те. Тэдрээгээ ингээ авсаргаад submit query гэж дарчин. Confirmation mail хүлээж аваад тэгээд хариугаа эртлэн хүлээж яана гэсэн үг. Хариу нь болохоор одоо буцаад энэ портлоор ирнэ шүү. За тэгээд тэр хариу нь юу гэж ирснээс шалтгаалаад одоо дараагийн алхам ингээд хийгээд явнаа гэсэн. За ингээд энэхүү бичлэгээрээ re-entry визаны цагийг хэрхэн авах зааварчилгааг хүргэлээ. Бүгдээрээ виза амжилттай аваад сайхан аялаад ирээрээ.